Монгол улсад сэтгцийн эрүүл мэндийн салбар өсч хөгжсөний 85 жилийн энэ онд тохиож байна. 1921 оноос өмнө хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг лам Маранбууд үзүүлж, суд сверж өвчнийг оншилж, өөрсдийн бэлдсэн ургамлын гаралтай эмт тан өгч, хануур, төөнүүр, барай засал хийж, сэтгцийн өвчнийг төвт ном уншиж, арга том хийх, тарindаж, сэтгэл засал хийж эмчилдэг байжээ. Харин 1929 он Монгол улсын засгийн газрын шийдвэр, Монгол улсын ерөнхий сайд гинтний тушаалаар одоогийн гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын нутаг дэвсгэр орчим анх удаа тусгай нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх 20 ортой хий судлалын больниц нэртэй сэтгцийн эмнэлэг байгуулагдсанаар манай улсад сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага үүссэн түүхтэй. 26 онд нэгдүгээр эмнэлэг гэж байсан төв эмнэлгийн дээр гэдэг Эсгэлааданд солиор суулсуудыг төр байлгаж, төлөх төөнөх, лам хуургаж, майн мэгзэм унших хэлбэрээр эхэлсэн алба байна. 1929 онд Марс Чойголсонгийн тусгай тушаалаар хий судлалын эмнэлэг гэж анх байгуулагдсан. Тэрнээс хойш одоо 5 тай нуусан. 1951 онд энэ газар ирсэн. Тухайн үед сэтгцийн мэргэжлийн эмнэлэг бие даан ажиллаж эхэлсэн үеийн эхний жилээс зөвлөлт холбоот улсын иргэд эмч мэргэжилтнүүдийн үүргийг гүйцэтгэж хүнд нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн түүхтэй. Сэтгцийн эмнэлэг байгуулагдаж нарийн мэргэжлийн тусламж үүсч хөгжөхөд Орос зөвлөлтийн эмч нарын үзүүлсэн гавьяа зүтгэл ихээхэн нөлөөлсөн юм а. Жилээс жилд больницын төсөв нэмэгдэж, эмчлүүлэгчдийн тоо өсч байлаа. 1935 онд больницын жилийн төсөв 168 мянган төгрөгөөр төсөвлөгдөж, зөвлөлтийн 1 эмч, үндэсний мэргэжилтэн совилогч 2, 18 асрагч, 287 өвчтнийг хэвтүүлэн эмчилсэн тухай өдгөө тэмдэглэгдэн үлдсэн юм а. Тэгэхээр энэ албаны 85 жилийн суурийг бол Монгол улсад суурийн тавилсан ард түмэн бол зөвлөлт холбоот улсын мэргэжилтэнүүд байсан. Энэ 1929 оноос тэгээд тэрнээс хойш 80 он хүртэл ялангуяа 70-аас 80 онд бол ер нь үргэлжлүүлээ зөвлөлт холбоот улсын мэргэжилтэнүүд бидэнд зөвлөхөр ажиллаж байсан. Хамгийн сүүлд 89 онд зөвлөлт холбоот улсын мэргэжилтэнүүд буцсан. Олон сайхан хүмүүс байсан. Би энэ баярын өдөр зориг тэр хүмүүсээ бас нэрлэхэн зүйтэй гэж бодож байна. Гари Каймов Заиров гэдэг Узбекээс ирсэн сайхан залуу байсан. Аксенов, Терентьевна, Яковлевна Терентьевна гэдэг сайхан мэргэжилтэнгүүдээр Монголын сэтгцийн эрүүл мэндийн тусламжинд зүтгэж байгаа хүмүүсүүдийг сургах, боловсруулах, эрдмийн ажилд шамд сургах ажилд бол онцгой гавьяа байгуулж байсан үсэг одоо би өнөөдөр дурсахад сайхан байна л да. Ер нь одоо энэ түүхнээс авч үзэх юм бол сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн анхны мэргэжилтгүүд анх одоо байгуулсан улсууд чинь Орос зөвлөлтийн эмчнэр байсан. Нэг хэсэгтээ бараг одоо 29 онд байгуулагдсан 39 45 он хүртэл дан Орос эмчнэр одоо ажиллаж байсан. Тийм учраас одоо сэтгцийн эрүүл мэндийн албан Монгол улсад үүсэн хөгжөөд Орос эмчнэрийн гавьяа зүтгүүдийг бид одоо үнэлэхгүй, дурсахгүй арга байхгүй. Ер нь 68 дадаад оны үед бол Монголд бүх нарийн мэргэжилд зөвлөлт холбоот улсын мэргэжилтэнгүүд ажилладаг тийм үе байсан. Мөн ч анагаахын дээд сургуулийн гол мэргэжлийн хичээлүүдийг бас л Орос багш нар заадаг байлаа. Тэгээ манайх бол тэр үед Орос зөвлөлттэй байсан. Намайг ирэх үед бол Терентьева гэж одоо их сайхан эрдэмтэн Оросын дэд эрдэмтэн хүн ажиллаж ялаа. Дараа нь одоо Василева гэдэг эмэгтэй ажиллаж байсан. Дараа нь одоо Заиров гэж сайхан шижигсэн дэд эрдэмтэн залуу ажиллаж байсан. Тэгээ тэрнээс хойш бараг одоо зөвлөх эмчнэр дахин Монголд ирээгүй. Яагаад гэвэл Монголын эмчнэр өөдөө өндөөжсөн учраас зөвлөх эмчнэрийг гадаадаас авах шаардлагагүй болсон. Манай Доржиддан баас, Гүрдоржоос, Чөөдөг гэдэг одоо шин эрдэмтэнгүүд байсан учраас тэд бол энэ сэтгцийн албыг авч зөвлөх эмчийн ажлыг хийдэг болсон. 1970 он улсын хэмжээнд 450 ортой сэтгэл мэдрэлийн больниц тусламж үйлчилгээ үзүүлж байсан цорын ганц байгууллага байлаа. 1971 онд больницын орны тоо 67, 1972 онд 33, 1976 онд 100 ороор тус нэмэгдлээ. Нэмэгцээр 1979 он гэхэд 700 ортой болж өргөжсөн байна.
1980-аас 1990 он сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжилд өвөрмөц он жилүүд байлаа. 1980 он сэтгэл мэдрэлийн улсын диспансер, улсын клиникийн 1-р эмнэлгийн ард 2 давхар байранд үйл ажиллагаагаа явуулж байсан төдийгүй сэтгэл мэдрэлийн бас нэгэн больниц Улаанбаатарын төвөөс 12 км газар Шархаданд байрлаж байсан үе юм. Мөн Улаанбаатараас 100 км Төв аймгийн Баянсум, Төмөр замын Майн төртөөнд, Ховд, Архангай, Дархан, Дорнод аймагуудад 50-аас 75 ортой эмнэлэг аймаг дундын диспансерууд тогтвортой үйл ажиллагаа явуулж байлаа. Манай сэтгцийн эрүүл мэндийн салбар нь энэхүү 1929 онд Хий судлалын больниц нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө 85 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний ууган салбарын нэг юм. Үүнээс хойш өргөжөж хөгжсөөр аймаг бүрт 1-ээс 4 сэтгцийн эмч, хөдөө орон нутагт 5-аас 35 хүртэлх ортоогоор сэтгцийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс хойш өргөжөж хөгжсөөр аймаг бүрт 1-ээс 4 сэтгцийн эмч, мөн 5-аас 35 орны хүчин чадалтайгаар сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн 2006 оноос дүүргийн эрүүл мэндийн нэгдэл бүрт 2-аас 4 сэтгцийн эмч мэргэжилтэн нар ажилладаг боллоо. Сэтгцийн эрүүл мэндийн алба нь өнөөдөр Монгол улсын нийслэл бүх аймаг даяар жигд тархсан зохион байгуулалттай том тогтолцоо болон хөгжжээ. Монгол улсын эрүүл мэндийн тухай хуулийн 39-р зүйл, Монгол улсын сэтгцийн эрүүл мэндийн тухай хуулийн 7-гийн 3 дахь заалт, эрүүл мэндийн сайдын 2006 оны 331 тоот тушаалаар эрүүл мэндийн яамны харьяа сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв шинээр зохион байгуулагдсан юм а. Сэтгцийн эрүүл мэндийн алба үүсний 85 жилийн 31 жилийн түүхийг бичлэлцэх үйл ажиллагаанд оролцсонтой бол баяртай байгаа. Энэ албыг хөгжүүлэхэд бол үе үе маань олон эмч нар, эрдэмтэн сайхан багш нар маань бол их үүрэг оройлтой байсан. Энэ дээр бол шинэ ухааны доктор, доцент, гүрд орж багш, Монгол улсын гавьяат багш, анагаах ухааны доктор профессор Бямсүрэн, анагаах ухааны доктор профессор Орел, анагаах ухааны доктор Болцсон гэд манай үе үеийн сайхан багш нар бол байсан. Үүнээс гадна энэ албыг хөгжүүлэхэд бол манай олон үе үед ажиллаж байсан олон сайхан эмч нар байна. Энэ дээр бол тэргүүлэх зэргийн эмч Дэлгэр цогт, тэргүүлэх зэргийн эмч Цэвэнд орж, тэргүүлэх зэргийн эмч Эрдэнэ цэцэг, Бадамжив, Үлзий хутаг гэд олон сайхан эмч нараараа бол бид нар үе үедээ дандаа бахархаж явдаг. Энэ сэтгцийн эрүүл мэндийн алба үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулаад үе үед энэ албанд хамтран ажиллаж исэн эмч нартаа, эмнэлгийн ажилтнуудаа энэ баярын мэндийг хүргье. Би сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийг сэтгцийн клиникийн эмнэлэг гэдэг нэртэй байж хат нь одоо 1990 онд энэ эмнэлэгт эмчээр ирж ажилласан. Байр сууц их муутай байсан манайх. Ингээ хүрэлцээ байхгүй, хүний тоо жилээс жилд ихсдэг. Сэтгцийн өвчин гэдэг бол энэ нийгэмээс бас их хамаардаг өвчин. Тийм болохоор зэрэг зах зээлийн энэ орон босгоо нийгэмд хүмүүсийн одоо сэтгэл санаа, оюухан янз бүрийн байдлаар хямарч ийн. Энтэй холбоотойгоор сэтгцийн асуудлууд, тулгамдсан асуудлууд зөндөө байна. Сэтгцийн өвчин болоод үүсээ хөгжчихөөсөө гадна өмнө сэтгцийн тулгамдсан асуудалтай хүмүүс маш их ирж эмчлүүлдэг болсон. Ингээд аваад үзэхээр одоо манай байгууллага бол өнөөдөр бол энэ сайхан шинэ байр баригдсан байж байна. Энэ бол одоо сая 9 сарын 10 сарын 25-нд ажилтанд орсон. Тэгээд ингээд өдрөөс өдөрт ийм сайхан байруудтай болоод шин боловсон хүчинтэй болоод өдрөөс өдөр дээшил дэвжиж явж ийн л гэж бодож штеп. 1935 онд зөвлөлтийн нэг эмч, үндэсний мэргэжилтэн совилогч 2, 18 асрагчтай үйл ажиллагаа явуулж байсан манай сэтгцийн эрүүл мэндийн салбар өдгөө сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжингүй орны түвшинд хүргэх зорилго өөртлөн 450 гаруй эмч мэргэжилтэнтэй болтлоо өргөжөж хөгжжээ. Монгол улсын сэтгцийн эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн сайдын 331 тоот тушаалаар 2006 оны 10 дугаар сарын 16-нд шинээр зохион байгуулагджээ. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв өнөөдрийн байдлаар эмч сувилагчдыг оролцуулаад 500 гад ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сэтгцийн эрүүл мэндийн алба нь 3 шатлалаар тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд анх шатны тусламж үйлчилгээг сум өрхийн эрүүл мэндийн төв үзүүлж байна. Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг дүүргийн болон аймгийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд, төрөлцсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байгаа юм. Энд хамт олон сэтгцийн эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсны 85 жилийн ойг амжилт бүтээлээр
дүүрэн үр бүтээлтэйгээр угтаж байгаа юм. 2014 оны 9-р сарын 25-нд Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 220 ортой өргөтгөл шин цогцлборын нээлтийг ёслол төгөлдөр хийлээ. Эрүүл мэндийн яамнаас 1 тэрбум 85 сая төгрөгийн тавилга тоног төхөөрөмжөөр хангажээ. Сүүлийн 7 жилийн турш асуудал болоод байсан. Цэвэрлэх байгууламжаа энэ жил мөн шинчилсэн байна. За манай сэтгцийн эрүүл мэндийн алба бол 85 жилийн түүхтэй сүүлийн жилүүдэд бол манад маш олон шинжилэлт бол бий боллоо. За үүнд бол хамгийн түрүүнд хууль эрх зүйн хувьд бол сэтгцийн эрүүл мэндийн алба шинжилэгдлээ. За 2013 оны 1 сарын 3-нд сэтгцийн эрүүл мэндийн тухай хууль бол шинжилэгдэн батлагдсан. За энэ хуулийг дагаад стандарт журам бүгд өөрчлөгддөг. Эрүүл мэндийн сайдын 2 тушаал бол сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар бол гарлаа. За мөн хөрөнгө оруулалт эдийн засгийн хувьд шинжилэгдсэн жил боллоо. За үүнд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй шинэ зохицлбор ашиглалтанд орлоо. Мөн энэ зохицлборт одоо тавигдах тавилга тоног төхөөрөмжүүд бүгд бол одоо эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар бол ирсэн. За мөн сүүлийн жилүүдэд бид нар шийдэж чадахгүй байсан цэвэрлэх байгууламжийн асуудал маань шинжлэгдлээ. За манай байгууллага бол бусад төвүүдээс бол уурын зөө, гүний худаг, усан сан цэвэрлэх байгууламжаар ялгаатай байдаг. Мөн уурын зоохны минь зарим одоо хэсгүүд бол одоо шинэ яндан эдэр тавигдаад ингээд шинжлэгдсэн ийм сайхан жил боллоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд бол мөн шинжлэгдсэн жилүүд боллоо. За үүнд бол шинэ зохицлбор ашиглалтанд орсноороо хүүхдийн эрүүл тасаг мөн анхны хэвлэлтийн эмчлүүлэгчид зориулсан эрүүл одоо 2 тасгийг бол нээлээ 10 тасгийн үйл ажиллагаа өргөжлөө. Өнөөдөр сэтгэл заслын тусламж үйлчилгээг 33 өрөөгөөр явдаг байсан бол одоо 7 өрөөнд сэтгэл заслын тусламж үйлчилгээг бүхэл төрлөөр бол явуулж байна. Мөн эмгэг сэтгэл судлалын шинжилгээний орчин үеийн дэлхийн өндөр хөгжилтэй оронд хэрэглэгддэг Оросын Яматон, Кожита зэрэг төвүүдэд хийгддэг энэ сайхан аргуудыг бол манайх бол хэрэглэж байна. За мөн энэ жилийн тухайд бол зайлшгүй шаардлагатай юмд бол 12 төрлийн сэтгэл саналуудын 7 төрлийн одоо унал таталтын эсрэг ийм одоо бүртгэгдснээр сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол тусламж үйлчилгээг 217 нэр төрлийн имээр үл явуулж байна. Мөн манай байгууллага бол эмнэлэг үйлчилгээний төдийг сургалт эрдэм шинжилгээний байгууллага. За сүүлийн үед бол 5 том одоо судалгаан дээр бол ажиллаж байна. За энэ дээр бол зохилон тохиолдох сэтгцийн эмгийн тархалтын судалгаан дээр ажиллаж байна. Мөн Австрали улсын Перт хот дахь одоо баруун Австралийн төвтэй хамтраад шизбэрний генийн судалгаан дээр ажиллаж байна. За мөн Нью-Зеландтай нийлээд архины бодлогын судалгаа, за амиа хорлтын судалгаа, хүүхэд өсвөр үеийн одоо сэтгэл хөдлөл тань мэд хүн одоо тийм судалгаа, за хүн судлалын үндэсний төвтэй хамтраад оюуны хомсол цус ойртлын судалгаан дээр бол ажиллаж байна. За сэтгцийн эрүүл мэндийн одоо алба бол мөн одоо сургалтын байгууллага байгаа. За энэ дээр бол одоо бид бол одоо төрөлцсөн нарийн мэрэгжлийн сургалт мөн үндсэн мэрэгжлийн сургалтуудыг бол хийгээд сүүлийн одоо 3 жилд бол 172 эмч мэрэгчлэлтэнг бол сэтгцийн одоо эмч эмнэлгийн мэрэгчлэнгээр бол бэлдээд бүх дүүргүүд хөдөөд бол ажиллаж байна. За ингээд сэтгцийн эрүүл мэндийн алба үүсгэн байгуулагдсны 85 жилийн ойг тохиолдуулан үе үед ажиллаж байсан нийт эмч эмнэлгийн ажилтан та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ирээё. За Монгол улсад сэтгцийн эрүүл мэндийн алба үүсэж өгсөний 85 жилийн ойг тохиолдуулан сэтгцийн эрүүл мэндийн үйлсэд хүч хөдөлмөрөөр зориулж байгаа нийт эмч мэрэгжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнууд, нийт иргэдтэй жон баярын мэнд төшүүлье. Өнөөдөр Монгол улсад сэтгцийн эрүүл мэндийн алба үүсч өгсөний 85 жилийн тохиож байна. Тэгэхээр би юуны төрөнд энэ салбарт одоо олон жил ууггүй, тэсвэр төвчээртэй одоо бүх хүч чадлаа дайчилж ажилласан энэ хамт олонд бол үнэхээр баярлж яваагаа бас хэлмээр байна. Өнөөдөр манай эрүүл мэндийн салбарын хамгийн хүнд хэцүү ажил бол энэ сэтгцийн эрүүл мэндийн одоо алба байгаа. Тэгэхээр бид бол өнгөрсөн он жилүүдэд бол хууль эрх зүйн орчны шинжил, хүний хөгжил, тоног төхөөрөмж гэд санхүүгийн гэд олон чухал шинжилгээг бол энэ салбарт хийсэн. За өнгөрсөн жил сэтгцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинжилсэн найруулга бол
одоо улсын их хурлаар батлагдсан. Энэ маш чухал алхам болсон. За мөн сэтгцийн эрүүл мэндийн одоо салбарын үндэсний хөтөлбөр батлагдсан байгаа. За мөн архитан сектурахтай тэмцэх тухай хуулийн одоо хуульд бол нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхээр энэ салбарт ажиллах систем бол үнэхээр хамгийн хүнд одоо ортой нөхцөлд ажиллаж байгаа гэж хэлж болно. Харамсалтай нь бид эдгээр хүмүүсийнхээ өнөөдөр энэ их хүч хөдөлмөрийг одоо хүч хөдөлмөрөөр зориулсан хүмүүсийн нийгмийн асуудлыг бол шийдэж чадахгүй байна. Цалин мөн хөлснийх нь асуудлыг бол бодтойгоор шийдэж чадахгүй байна. Харин бид бол сая 220 ортой бас орчин үеийн ийм эмнэлгийг нь ашиглалтанд одоо оруулж чадсандаа бол үнэхээр одоо монголчууд бид баяртай байгаа. Өнөөдөр энэ салбарын хүмүүсийн энэ хүнд ачаа бол асар их байгаа. Өнөөдөр 90 онтой харьцуулахад зөвхөн архинд донтогсдын одоо хувь хэмжээ бол 90 дахин нэмэгдсэн гэсэн ийм судалгаа байгаа. Энэ бол асар хүнд нөхцөлд ажилладаг ийм хүмүүс. Тэгээ би бол энэ хүмүүстэй бол үргэлж одоо улс орныхоо хөгжил, ард иргэдийнхаа эрүүл мэндийн асуудалд бол бас энд онцгой гавьяа байгуулж ажилласан хүмүүстэй бас баярлаж явдаг юм аа. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэнд 85 жилийн ойн баярын мэндийг хүргье. Энэ жил бол энэ хамт олонны хувьд онцлог жил байлаа. Энэ төвийн шинэ барилга ашиглалтанд орсон маш сайхан тоноглогдсон барилгад сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн ажиллах болсонд баяртай үйл явдал гэж хэлж болно. Энэ эмнэлэгт ажилладаг эмч, совилогч, ажилтнууд бол их сайхан баг болж ажилдаг гэж би боддог. Доктор Насан Цэнгэлийн маш шинэлэг удирдлагын доор маш амжилттай ажиллаж байгаа баг гэж би хэлмээр байна. Доктор Елене болон бусад мэрэгчлэтнүүдийн ур чадварыг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов. Бид цаашдаа хөгжих хэрэгтэй. Бас дэвших хэрэгтэй. Хамтран ажиллагааны үндсэн дээр бий болох олон ажил бидэнд байна. Тодруулбал архины хамаарал болоод хэрэглээг бууруулах, хянах чиглэлээр олон улсын хурал зөвлөгөөн хамтран хийх төлөвлөгөө байна. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөхөнд би нэг зүйл санал болгомоор байгаа юм. Энэ нь юу вэ гэвэл зөвхөн өөрийн төв дээр ирж хандаж байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх биш, энэ төв дээр ирж чадахгүй байгаа өвчтнүүдэд эмч нар өөрсдөө очиж ажиллах санал гаргамаар байна. Тэр болгон өвчтнүүд эмнэлэгт очиж чадахгүй. Монголд ийм тохиолдол олон бий шүү дээ. Ингээд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэнд Монгол дахь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газар ажиллаж буй бүх ажилтнуудын нэрийн өмнөөс дахин 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж ажлын амжилт хүсье. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2013-аас 2014 онд Монгол улсад зөнхлөн тохиолдох сэтгцийн эмгэгийн тархалтын судалгааг үндэсний түвшинд зохион байгуулан судалгааны үр дүнг тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн шизофренийн генийн судалгааг Австрали улстай, архины бодлогын судалгааг Шинэ Зеланд улстай, цус ойртолд оюуны хомсдлын хамаарлын судалгааг хүн судлалын үндэсний төвтэй тус хамтран хийж байна. Тус эмнэлэг нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгддэг сэтгцийн онцлогооны аргуудыг практикт нэвтрүүллээ. Шинээр анхны хэвтэлтийн болон сэтгцийн тулгамдсан асуудалтай эрүүл хүүхдэд зориулсан тус бүртээ 30 ортой тасхийг нээж 10 тасхийн үйл ажиллагааг өргөжүүлсэн төдийгүй бэлгийн эмгэгийн кабинет тамхинаас гаргах кабинетыг нээн ажиллуулж байна. Мөн сэтгэл заслын кабинетыг өргөжүүлснээр бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл заслын 7 кабинетаар тусламж үйлчилгээгээ явуулж байгаа юм. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв нь жилдээ 6000 гаруй хүнд эрүүл мэндийн сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дэлхийд дахинд сэтгцийн эрүүл мэнд нь нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал асуудал болоод байгаа юм. Нийгэм хөгжих хэрээр сэтгцийн тулгамдсан асуудал, сэтгцийн эмгэг дагаад өсдөг зүй тогтолтой. Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10%-ыг сэтгц зан үйлийн эмгэг эзэлж байгаа бол 2020 онд 15% болж нэмэгдэх магадлалтай байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тооцоолоод байна. Харин манай улсын тухайд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн зөнхлөн тохиолдох сэтгцийн эмгэгийн тархалтын судалгаагаар сэтгэл гутрах эмгэг 4.4%, сэтгэл түгших эмгэг 18.5, архины хамааралтай эмгэг 9.9, архинд донтох эмгэг 6.2, органик бус нойр гүдэл 17.1, мэдрэл сулдах эмгэг 16.2, тайлбарлаж болмооргүй биеийн зовир шаналгаа 11.7%-ийг тус эзэлж байгаа юм. 1984-өөс 1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаан сэтгцийн эмгэг 10 дахин, архины эргэлээтэй холбоотой эмгэг 8 дахин, архинд донтох эмгэг 5 дахин нэмэгдэж, ачаалал даруй хэд дахин нэмэгдээд байгаа юм а. Тэгэхээр миний хүү одоос 10 гаруй жилийн өмнө одоо сэтгцийн өөрчлөлттэй болоод
Тэгээ энэ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд ирж эмчлүүлж байгаа л да. Энэ өвчин маань бас одоо гэр орондоо босод эрүүл хүмүүсийн дэргэд байхад бол их зовлонтой ийм одоо өвчин шүү дээ. Тэгээ энэ одоо хүмүүсийнхаа дэмээр бид нар одоо бас ажил хөдөлмөрөө хийж гэр орондоо өөр хүүхдүүдтэй бас таймаа болон байх юм нөхцөл болцоог бол бүрдүүлж өгч яадаг. Энэ эмнэлгийнхаа ажилтнууд их баярлж яддаг бас энэ ялдамд илэрхийлье гэж бодож байна. За нөгөө нэг асуудал бол бас энэ сэтгцэн эрүүл мэндийн төвийн материалын бааз эмчлэх боловсон хүчин тоног төхөөрөмж бол жилээс жил сайжирч байгаа. Тэгэхдээ одоо бусад эмнэлгүүдийг харьцуулж үзэх юм бол өвчтнүүдтэйгээ одоо хамт байж идэг. Мөн гаднаас одоо хамт соочтой байж идэг. Тэднэрийнхээ орчинд эмчилгээ үйлчлэгээ явуулдаг ийм онцлогтой эмнэлэг бол энэс өөр байхгүй л дээ. Тийм учраас эдгээр одоо алхмаар сайжирч байгаа ч гэсэн за энэ одоо хүнд нөхцөлд ажилладаг эмнэлгийн ажилтнуудаа бол бас төр зэсгээс адаглаад одоо ажиллах нөхцөл боломжийг дэвшлүүлэх тийм ээ. Мөн одоо амжиргааны их уср болсон цалингийн одоо нэмэгдүүлэх талаар бас онцгой анхаарч ажилласаа гэж бас хүсэж бодож явдаг бас энэ ялдамд хэлье гэж ингэж бодож байна. 10 жилийн өмнө энэ эмнэлэг тандаад эдийн олон жил явж байна. Гэхдээ юуны төрөнд энэ эмнэлгийн 85 жилийн баярт энэ олон сайхан хүний төлөө үйлчлдэг эмнэлгийнхээ байгууллага их эмчнэр бүх ажилч албаа хаагчид баярын мэнд төргийа. Миний охин өвдөд нойргүйтэд 10 жил болж байгаа. Гэхдээ ажил төрлөө хийгээд амьдралаасаа хаваад явдаг энэ буянтай улсуудын ачаар. Тусламж үйлчлэгээний чанар Маш их сайн. Ямар ч хүн дэр нь энэ улсуудын чинь солиоролтонд ороод ирсэн ч гэлээ эмчилж яддаг. Зүгээр сайхан ирсэн ч эмчилж лээдэг. Тийшээ яваад тийм эмчилгээ заалгаа дээр ийм шинжилгээ хийлгээд иргэдэг юм нэгч байдаг. Тэр газраас эмээ аав гэдэг юм байдгүй. Улсын өгдөг ёстой юм өгөөл ханддаг хандлага хийгээл тэгэл юу яадаг. Ер нь энэ байгууллагын ажилчид бол хүн түвшээр ажил хийдэг. Цаг их хүнд, хөдөлмөр нь их хүнд, тэрнийг улсаас үнэлдэг юм шиг надад санагддаг. Сэтгцэн эрүүл мэндийн албатай амьдрал хувь заяагаараа салшгүй холбогдсон олон хүн байгаагийн нэг нь Цэвэн хан Дэмчим. Тэрээр эрүүл мэндийн салбар тэр дундаа сэтгцэн эрүүлэнхийн манаанд 43 жилийн турш 2 гүн сэтгэлээр зүтгэжээ. Ангаах ухааны их сургуулийг дүүргээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дэмчээр ирж хүн ардынхаа эрүүлэнхийг сахин хамгаалах их үйлсэд нэгдсэн тэрээр тухайн үед 27 настай байжээ. Тэрээр 1974 онд мэрэгжил нэгт эмч хүнтэй гэр бүл болсон төдийгүй тэдний дундаас мэндэлсэн охин Орхон Сэлэнгч мөн эмч мэрэгжлийг сонгосон байна. 1971 онд ангаах ухааны дунд сургуулийг төгсөөд тэр үеийн эрүүлэг хамгаалахын яамны томилтоор анх энд ирж ирсэн. Анх ирээл ирэхэд минь одоо боловсон хүчин давдан хөө ширнэнгээд их сайн хүмүүсд хүлээж аваад надыг хүүхдийн засагт өгчээсэн. За тэгээд тэрнээс хойш одоо 40 гаруй жил энэ албатай миний амьдрал яа харгуул холбогдсон. Энд дээрээ би анхныхаа одоо хантай эдгээр цагттай танилцж анхны маань хүү төрж одоо тэрнээс хойш одоо амьдралын аз жаргалыг амсч дараа нь хүү охин хоёр маань төгсөөд одоо охин маань эмч болоод бас л энэ албанд ажилласан. Тэгэхээр зэрэг одоо яа харахгүй одоо ээж аав хоёр нь энэ албанд ажиллаад охин маань энэ албанд ажиллахаар зэрэг сэтгцтэй энэ бидний амьдрал яа харахгүй холбогдсон төвхтэй юм. Бүр багасаа л ерөөсөө эмч гэдэг одоо хүмүүсийн тоонд бол өссөн л дөө. Тэгэл гэрт маань бол ер нь одоо өвчтнүүдийн талаар эцэг их хоёрын минь ярилцсан, санаа тавьсан, хайрлсан энэ яриан дунд одоо би яаж өвчтнийг хайрлах ёстой юм бэ? Ард түмнийг яаж эдгэх ёстой юм бэ? Ямар энэрнгүү сайхан нинжин сэтгэлтэй байх ёстой юм бэ гэдгийг бол эцэг их хоёрынхаа одоо ажил мэргэжлээс улбаатай гэртээ ер нь манай гэрт тийм л яриа өрнөдөг байсан л та. Тэгэл зарим үедээ эмнэлэг дээр ирээл аав ээжтэйгээ хамт энэ эмнэлэгтээ бараг жоохондоо тэгэл байнга ирдэг байсан. Миний аав бол ерөн маш тийм үнэнч шударга, ер нь альваад хандах хандлага нь бол маш тийм цэгц шугамтай хүн байсан л да. Ер нь бол аав маань байнга л эмнэлэг дээр хоноо үнжин байждаг хүн байсан. Тэгээд гэртээ ингээл ээж аав хоёртойгоо ингээд байж хахад энд хүний би муудлаа гэх юм бол аав маань шууд л
хүрээд ирдэг байсан. Тэгээ тэр үед бол ээж маань байхгүй бид хоёулаа яж хахад намайг дагуулад шууд ирээд энэ хүлээ авах дээр хүн үзээд тэгээ би наан ингээл хараал сууж байгаа л тийм томатоо сууж байна. Аав маань хүнээ үзээл тэгэл тэр үеийг харахад л ерөөсөө би жоохон хөөхтэй байсан хэдээч ерөөсөө ийм одоо эргээ батхад бол ерөөсөө өвчнүүдийнхаа төлөө бол маш сайхан сэтгэлээр хандаж бас манай гэр бол холтой шар хаднаас бол тэгсэн хэдээч энэ рүү бол зориод бид хоёр хатсан цугаад энэ хүртэл ирээд тэгээ өвчнийхээ асуудлыг шийдээд тэгээд бид хоёр эргээд явж исэн. Нэгэн үе гартаа чагнуур, дарал тэмжигчээс өөр хэрэгсэлгүй байсан эмчнэр Монголын эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжлийн явцдаа өдгөө орчин үеийн техник технологи эзэмшиж олон улсын түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай болсон. Монгол улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай энийг үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан яваа цагаан нөмөргтнүүдийг одоо алдаршуулъя. Сэтгцэн эрүүл мэндийн албанаас төрийн дээд одон медалаар шагнагдсан алдартнууд олон бий. Энэ эмнэлгээс Монгол улсын хүний гавьяат эмч 4 төрсөн бол Монгол улсын гавьяат багш 1, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан 1, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгийн эзэн 6 бий. Мөн хөдөлмөрийн хүндэт медалийн эзэн 9, алтан гадас одонгоор ингрээ медалгасан нийтдээ 29 алдартан өдгөөж эрүүл мэндийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн эзэн нь болсоор явна. Энэ албанд бол би сүүлийн оюутан ахуй цагтаа би энэ албанд ирж ажилласан. Монголын сэтгцийн агуу том эрдэмтэн, гүрдэрж доктор, профессор Доржаданба, профессор Бямбасүрэнгийн унган шавь би. Тэгээ нэг онцлогтой нь бол би энэ хонхорхоогоос ажил амьдралын гараагаа эхэлсэн. Хөдөө 2 жил одоо ажилласан, эргэжилсэн. Энэ алба бол одоо миний амьдралтай холбоотой. Энэ албанаас би ажил амьдралын гарааг эхэлсэн. Оросын холбооны улсын хамгаалах ухааны академид би эрдэмтний зэрэг хамгаалсан. Дараа нь тодорхой хугацаанд би шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалсан. Дараа нь бол энэ албаны анхны албан ёсны профессор би, гранд профессор. Академийн одоо гишүүн, академич, Монгол улсын хүний гавьяат эмч. Би энэ албанд ирээд ажиллахдаа үнэхээр яг нэг хоёргүй сэтгэлээр ажилласан болов уу гэж боддог л доо. Тэгээ би энэ байгууллагт 25 дахь жилдээ ажиллахдаа бол бас төрийн дээд одон медалуудыг бол бас хүртлээ. Тэгээ эндээ яг үхээр нэгдүгээрт нь юу гэхээр зэрэг эмчлүүлж байгаа энэ хідэн үйлчлүүлэгчтэй их баярлдаг. Энэ хідэн өвчтний минь одоо юу гэдгийг ачаар би одоо энэ төрийн дээд одон медалаар шагнагдж байгаа. Хоёр ч удаа би одоо одонгоор шагнуулаад байгаа. 2009 онд манай энэ сэтгцэн эрүүл мэндийн алба үүсч үлдсэний 80 жилийн ойгоор алтан гадас одонгоор шагнуулж исэн. Тэгтэл энэ жил болохоор зэрэг одоо улсын байраар авсан хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнагдсан. Энэ яг хөөр зэрэг сэтгцэн алба үүсч үлдсэний 85 жилийн ойд зориулсан одоо том бэлэг авлаа гэж бодоод хамт олондоо маш их баярлж байгаа. Соёлуулж байгаа хүмүүстээ би хамгийн түрүүнд орж ирээд хэлсэн та нарын минь ач шүү их баярлж байна гэсэн. За би л тус эмнэлэг байгууллагт бол одоо 33 жил бол 2 дугаар гарсаг зорж байна ажиллаж. За энэ хугацаанд бол миний одоо энэ хөдөлмөрийг бол үнэлж тэр засгаас бол 2010 онд бол хөдөлмөрийн хүндэт медаль, 13 онд бол алтан гадас одон, мөн одоо 2006 онд санхүү банкны тэргүүн, 2007 онд эрүүл мэндийн тэргүүний ажилтан, мөн 2004 онд эрүүл мэндийн газрын бас тэргүүний ажилтан гэх мэт цал тэмдгүүдийг авчижсэн. Тэгээд 10 онд би 1910 онд бол эрүүл мэндийн салбарын 22 байгууллагын шилдэг нэгтлэн батгаар бас намайг өргөмжилж би одоо сая төгрөгөөр шагнуулж байсан. Мөн одоо 13 онд одоо дотоод авдрын институтээс бас шилдэг нэгтлэн гэдэг төсвийн байгууллагын шилдэг нэгтлэн гэдэг бас одоо өргөмжил мөн шагналыг одоо авчижсэн. Энд бол одоо маш их өмөрч маш их баярлж явдаг. Энэ бол одоо миний одоо бас хөдөлмөрийн үр шимээр тогтохгүй манай одоо багийн одоо хамт олонны хөдөлмөр шингэсэн шагнал оромжлж юмаа гэж одоо би боддгоо. Одоо би байгууллагынхаа 85 жилийн ойг тохиолдуулан удирдлагын зөвлөлийн гишүүд мөн одоо гавьяаны хамралтанд байгаа хамдуудаа мөн одоо нийт ажилчин албан хаагчдаа эрүүлэн кад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ мэдчилж байна.
68 онд Уянга ухааны дээд сургууль төгсөөд энэ байгууллагад өөрийнхөө хүсэлтээр өөрийнхөө одоо багш эрдэмтэн гүрд орж огшин доржидсан багш нарын одоо зөвлснөөр энд ирж ажилласан. За би одоо 1980 онд анхнд эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан сул тэмдэг авчиалаа. Тэрнээс хойш одоо явж сүүлийн жилүүдэд би хөтөлбөрийн гавьяануулаад түгэн одон энэ одонгуудыг бол авсан байгаа. Нэгэн үе чи би 650 одоо эмэгтэйчүүд 150 эмэгтэйчүүдийг л удирдан ажиллаж ялаа. Тэдний мэн гавьяа зүтгэж шүү дээ. Ер нь одоо би сайн явж би одоо шагнагдсан үед бол дор байгаа эмч ажилчд юм байна. Л одоо За би 1979 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж ирээд тухайн үеийн нэрээр сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх больниц гэж байх тийм нэртэй байх үед нь анх ирж ажилласан. Одоо би энэ эмнэлэгтээ 35 дахь жилдээ ажиллаж байна. За би анх эрэхтээ энд одоо 6 дугаар тасаг гээд 5 дан байшингийн дунд нь одоо эмэгтэй хагас тайван тасаг гэж байсан. Тэрэн дээр дэлгэр цогт эмэгтэй дэлгэр цогт эмч, дээд дэлгэр цогт эмч гэж байсан. Чэнина гээд 2 эмчтэр анх ирж ажиллаж байсан. Тэр үед бол яг анх би одоо сэтгцэн эмэгтэй улсуудтай ажиллаж байхад бол тухайн үедээ бас жоохон болгоомжтой хайх бэрх юм байсан. Тэгтээ одоо удахгүй тэрэндээ дассан да. За 85 жилийнхаа ойг тохиолдол хамт олондоо одоо сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах ажил үйлстэй улам шинэ дэвшилтэд арга технологиудыг нэвтрүүлж олон хүнийг эмчилж сэтгцэн эмгээс нь эдгэрүүлж ажиллаасай гэж хүсэж байна да. Миний бие сэтгэл мэдрэлийн өвчнийг амгаах больницоос сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв болтол 37 жил ажилласны 29 жилийг нь боловсон өвчний засгийн зааварлагч боловсон өвчний засгийн дарга, хүний нөөцийн албаны дарга, хүний нөөцийн мэргэжилтнээр ажилласан байдгийг. За манай хамт олон үндсэн ажлын зэрэгцээ, найрамдлын орон буюу Баян зүрх дүүрэг эрүүл мэндийн систем салбарын хэмжээнд зохиогдож байсан урлаг спортын уралдаан тэмцээнд маш их идэвхтэй оролцож дандаа ихний байруудад шалгардаг байлаа. Энэ албыг хөгжөхөд манай сувилагч, асрагч, эмнэлгийн дунд мэргэжилтэн болон одоо бусад ажиллах системд оруулсан хувь нэмэр асар их байсан гэдгийг би энд онцлон хэлмээр байна. Ингээд Монгол улсад сэтгцэн эрүүл мэндийн алба үүсч өгсөний 85 жилийн он баярын мэндийг та бүхэндээ хүргэж эрүүл энхээс жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. 85 жилийн түүхтэй сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв нь сэтгцэн эрүүл мэндийн тусламжийн талаарх төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн 1, 2, 3 дугаар шатлалын тусламж үйлчилгээг мэрэгжил арга зүйн удирдлагаар чанартай, хүртээмжтэй, тасралтгүй хангах, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хүн амын эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэхэд мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадварыг сайжруулах, төгсөлтийн дараах сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаагийн зэрэгцээ Азийн хөгжилтэй орны жишигт хүрэхийн тулд нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх, сэтгэл зүйн тусламжийг өргөжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм а. Удирдлагын зөвлөлийн гишүүд, сэтгцийн зөвлөх эмч нар. Баярмаа захиралтай нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцааны хамт олон. Хүний нөөцийн хөгжлийн албаны хамт олон. Инх жаргал захиралтай санхүү бүртгэлийн албаны хамт олон. Оюун чимэг даргатай чанарын албаны хамт олон. Оюун төгс даргатай сувлахын албаны хамт олон. Наран туяа эрхлэгчтэй сэтгцийн эмгэг судлалын 1-р клиникийн хамт олон. Минжма эрхлэгчтэй сэтгцийн эмгэг судлалын 2-р клиникийн хамт олон. Амгалан эрхлэгчтэй сэтгцийн эмгэг судлалын 3-р клиникийн хамт олон. Отгон эрхлэгчтэй сэтгцийн эмгэг судлалын 4-р клиникийн хамт олон. Ган зориг эрхлэгчтэй сэтгцийн эмгэг судлалын 5-р клиникийн хамт олон. Одон гэрэл эрхлэгчтэй сэтгцийн эмгэг судлалын 6-р клиникийн хамт олон. Сампил эрхлэгчтэй асрамжийн 1-2 дугаар клиникийн хамт олон.
мөнх тиа эрхлэгчтэй яаралтай тусламжийн тасгийн хамт олон, туяа эрхлэгчтэй стрессийн шалтгаанд сэтгцийн эмгэг судлалын клиникийн хамт олон, энх туяа эрхлэгчтэй хүүхэд өсвөр үеийн клиникийн хамт олон, энх чимэг эрхлэгчтэй донтох эмгэг судлалын клиникийн хамт олон, Янхаа эрхлэгчтэй шүүхийн сэтгцийн эмгэг судлалын клиникийн хамт олон, туяа эрхлэгчтэй поликлиникийн хамт олон, Эрдэнэ туул эрхлэгчтэй сэргээн засах пиц гэмчилгээний тасгийн хамт олон, оюун гэрэл эрхлэгчтэй сэтгц нөлөөт эм судлалын тасгийн хамт олон, оюун чимэг эрхлэгчтэй лабораторийн тасгийн хамт олон, одон чимэг ахлагчтай сэтгэл заслын багийн хамт олон, буян хишиг ахлагчтай нийгэм сэтгцийн сэргээн засах багийн хамт олон, байгалмаа ахлагчтай халдварын сэргийлэлт, хяналт, үйлчилгээний багийн хамт олон, алтан цэцэг ахлагчтай хоол үйлдвэрлэл, үйлчилгээний багийн хамт олон, эрдэнэ чимэг ахлагчтай угаалгын хэсгийн хамт олон, сэтгцийн техникийн хамт олон,